За сайн байцгаана уу бүгдээрний өдрийн мэндийг хүргэе. Infosert podcast-ийн дараагийн дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт маань R&D инженер Залбаяр оролцож байна. Өдрийн мэнд. Тэмэнд. За манай Залбаяр өөрийгөө танилцуулаад юу хийдэг, хаана ажилладаг гэх мэтээр. За намайг Залбаяр гэдэг. Тэгээд CTF nickname болохоор Flame. Хүмүүс ихчлэн намайг Олег гэж дууддаг. Одоогоор бол Empasoft сургуулийн 3 дугаар курсын оюутан. Хажуугаар нь болохоор Cortec гэдэг компанид R&D инженер хийж байгаа. За манай Залбаяр болохоор ерөөхдөө бол аягүй олон CTF-д оролцож байсан. Миний харснаар 10 жилээс эхлээ оролцож байсан баха тий. Тий анх 7 дугаар ангид харуул цаг U8-д ороод анх удаага төрүүлж ирсэн. Хамгийн анх удаа. Тий тэр хамгийн анхны CTF байсан. Тэгээд тэрнийхээ дараа ер нь тэрнээс хойш харуул ангид аягүй тогтмол оролцдог болсон. Эхлээд U8-аас эхэлж байгаа. Тэгээд дараад нь багт өргөдөөд тэгээд дараад нь болохоор томчуудахт ороод эхэлсэн. Яг хамгийн анх удаа U18-д оролцоход хаанаас мэдээллийг аваад ер нь яг аль сургуульд сурч ирсэн юм бэ? Хамгийн анх бол Эрдмийн өргөө 56 10 дугаар хоролд байдаг сургуульд сурч ирсэн. Тэгээд тэр үед манай мэдээлэл зүйн багш аюу идэвхтэй байдаг байсан. Нөгөө MSR-тээс харуул цаг U18-ийн урилга сургуулиудад ингээд байнга хөрвүүлдэг. Тийм болохоор анх харуул цагийн талаар мэдсэн. Гэтэ тэрнээс өмнө манай дээдлийн ангийнхан харуул цангид ер нь оролцоод тэгээд байранд ордог байсан. Тэгээ миний яг тэнд сурж явах үедээ одоо Эбо ах 12 дугаар анги байсан. Би болохоор нэг 7 юм уу 8 дугаар анги байсан. Тэгээ ер нь бол Эбо ах бараг миний карьерийг эхлүүлсэн гэж хэлж байна. CTF-ийн үед. За тэгэхэд 7 дугаар ангиас хойш бол жил алга оролцсон уу? Тий, ер нь бол жил алгасгүй харуул зангид орж эхэлсэн. За тэгээд нөгөө багш нь чиглүүлж өгөөд Эбо гэдэг нь их болт. Тий, их болт. Их болтах нь ер нь бол чиглүүлээд өгсөн байна. Одоогийн байдлаар нийт хэдэн CTF-д оролцсон байна? Одоо ч CTF-гээ тоглоо. Алдцоо байнгын CTF-д ордог л доо. Яг би яг community байдаг хүмүүсийг бодвол хамгийн их оролцдог нь бол биш. Гэтэ том юм уу эсвэл нэг тодорхой ач холбогдолтой CTF-үүд бол тогтмол оролцдог. Одоо жишээ нь ACC гэдэг тийм CTF байгаа. Энэ нь болохоор Азийн Cyber Security Challenge гэж байгаа. Тэр нь болохоор ямар ч утгатай вэ гэхээр ICC гэдэг олон улсын тэр тэмцээний Азийн шалгаруулалт. Тэгээд энэ жил болохоор ACC-д 4-т ороод веб төрөлдөө болохоор нэгээр орж ICC-гийн багт Азийн багт шалгарсан. Ер нь бол нийт Азийн багт одоо хариулагдаж байгаа гэсэн үг. Дууссан маа. Тий, эх жилийн яг хуу ICC дуусаад тэгээд шалгаруулалт нь жил бүр явдаг. Гэтэ эх жил болохоор ICC нарай наашаага уг нэгчлэн 10-11 сард болдог. Тэгээд Азийн шалгаруулалт болохоор нэг хавар хавцаа болтыг. Тэгсэн чинь эх жил ICC-ийн 5 сар зохион байгуулагдахаар болоод тэгээд Азийн шалгаруулалт явж амжихгүй учраас энэ жилийн бага одоо дахиад оролцуулъя гэсэн тийм санаа гараад тэгээд ер нь тэргээр явж байгаа. За гадны Монголын гэдэг ер нь нийт CTF-уудаас одоо манай Монголын одоо Монголд маань зохиож байгаа тий харуул занг маань ер нь бол яг хэр төвшөнд байгаа юм шиг санагдаж байна. Одоо энэ олонд оролцсноос. Ер нь бол харуул зангийн хувьд Монголдо өөрийнхөө скилийг хөгжүүлэх, өөрийгөө сорих одоо хамгийн том боломжуудын нэг. Тэгээд надад бол айгүй гоё санагддаг. Би өөрөө одоо аюулгүй байдлын карьерээ гэх юм уу харуул зангаас эхлүүлчихсэн болохоор айгүй гоё хүн сэтгэлтэй ханддаг. Тэгээд ерөнхийдөө бол 20 оноос хойш өөрөө зохион байгуулалтанд оролцдог болсон. Гадагшаа
явж орсон CTF-ууд нь хэр байна? Би өөрөө аюу их аялах дуртай л да. Тэгээд Мгм. аялахынхаа гэтээ бас зориггүй аялах жоох тийм сонирхолгүй санагддаг. Харин тодорхой зорилготой одоо жишээ нь тэмцээн дээр оролцсонгоо тэр газараар аялвал маш гоё байдаг. Эсвэл ингээд тэмцээнээс буцах замдаа ингээд нутаг буцах замдаа өөр газараар дайрвал айгу гоё байдаг. Тэгээд гадны CTF-үүдийн хувьд бол түвшин маш өндөр. Үнэхээр өндөр юм билээ. Бараг л тийм төсөөлшгүй өндөр байдаг болохоор амар их юм сурдаг. Одоо ялангуяа Сауди Арабид байнга болдог Black Hat гэдэг тэмцээн байгаа л да. Тэгээд тэнд болохоор манай Монголоос одоо 3 жил дараалж оролцож байгаа. Тэгээд сүүлд болохоор 10 дугаар байранд шалгарсан. Ер нь бол 125 багаас дэлхийд ингээд топ 10-т орж чадсан энэ жил. Тэгэхээр олон улсын CTF-д орсноор өөрийнхөө скиллээ хөгжүүлж байгаа. Мөн багийнхаа яг багийн ажиллагааг аягүй дээ сайжруулдаг. Хамгийн анх удаа гадагшаа яваад CTF-д оролцоо. Тэгээ яг ингээд тэр чин мэдээж одоо Монголынхаас арай өөр оролцож байгаа хүмүүс нь бас өөр. Тэгээ бихтэр очиж оролцсонд чинь дахиад нэг өөр ийм мэдрэмжтэй байгаа штэ. Тэгээ яг нэг юм шокорч хүлээж авч исэн зүйл ингээд байсан уу яг. Энэ нь амар юм бэ гэдэг ч юм уу тий. Яг багаар оролцож явах явцдаа. Ер нь миний анх гадаадд оролцож исэн тэмцээн гэвэл Volga CTF байгаа л та. Volga CTF-ийн хувьд болохоор Оросд жил зохион байгуулагддаг Самара гэдэг хотод. Тэгээд тэр тэмцээний хувьд болохоор энгийн CTF-үүдээс арай өөр төрлийн ихвчлэн бол Jeopardy гэдэг ингээд туг олдог. Зөвхөн бодлого бодож туг олдог тийм төрөл байгаад байгаа юм. Volga CTF-ийн хувьд болохоор Attack and Defense төрлөөр явагддаг. Тэр нь болохоор бүх баг бүрт хідэн сервис өгчнө. За нэг 4-5 сервис. Тэгээд юу хийх вэ гэхээр эхний цаг сүлжээгээ нэхгүйгээр өөрсдийнхөө сүлжээнд тэр сервисүүдэд босгож байгаа юм. Тэгээд эхний цагийн дараа болохоор сүлжээг нээгээд тэгээд бусад багууд одоо чиний багийн сервис рүү хандах боломжтой болчихно. Мөн чи өөрөө бусад багуудынхаа сервис рүү ингээд хандах боломжтой болчихж байгаа. Тэгснэр яах вэ гэхээр атак одоо тэр сервисүүдээр алдаа олоод тэр гадны багийн сервисүүд рүү өөрөө халлага явуулах ёстой. Тэгэхээр тэнд нийт нэг 20-од баг байгаа. Тэгэхээр ингээд баг болгон дээрээ өөрийнхөө атак ажилуулад байвал утгагүй. Тэгэхээр тэрийг автоматжуулах ёстой. Тэрнээс гадна орж ирж байгаа халдлагуудыг бас зөв хянах хэрэгтэй. Тэгж хянахын тулд Wireshark, TCP dump гэдэг програмуудаараа өөрийнхөө сүлжээг ингээд барьж аваад тэгээд тэр барьж авсан сүлжээний трафикаас яг ямар халдлага ирээд байна. Тэгвэл тэрнээс хамгаалж болно. Эсвэл шууд mirror хийж болно. Миний баг руу одоо манай баг руу ийм халдлага ирээд байна. Тэгвэл тэрийгээ шууд трафикийг копидод бусад багууд руу чиглүүлж болно. Эсвэл ухажаагаад тэр атак ийм учиртай байсан юм байна гэд өөрөө тэрийгээ дуурайлгаж бичээд exploit бичиж болно. Тэгэхээр Volga CTF хувьд болохоор attack and defense болохоор шал ондоо байсан. Тэгээд жил бүр ингээд манай багт ямар нэгэн асуудал ингээд тохиолддог. Сүлжээ ундаг ч юм уу, эсвэл диск дүүрээ трафик бичигдэхээ болдог ч юм уу. Тэгээд тэр газар дээр нь шууд ийм асуудлуудыг шийдэх. Тэгээд ингээ олон багуудаас орж ирж байгаа маш их хэмжээний трафикийг хүлээж авах хэрэгтэй болдог. Тэрийг анх хараад нэлээд ийм шоконд орж ирсэн л доо. Тэгээд нөө хүлээж авахд бол ерөнхийдөө бол дараагийн удаа оролцоод бол ер нь гайг болцсон. Тэр нь бэлтгэлтэй болцсон уу? Тий, анх удаа орж ирснийг бодвол шоконд орох зүйлс багассан. Тэглээгээд асуудал бол багасдаггүй юм бэлээ. Саяны хэлсэлжлэн жил өөр арай өөр асуудал гардаг. Энэ жил жишээ нь сүлжээний адаптер, манай сүлжээний төхөөрөмж ингээд унтсан. Сүлжээний адаптер унаад ямар ч трафик барьж авах боломжгүй болоод тэгээд оноогоо алдсан. Тэгэхээр ер нь бол attack and defense гэдэг нь маш олон талын мэдлэг ингээд шаардсан. Тийм ер нь илүү advanced төрлийн тэмцээн гэж ойлгож байна.
Нөгөө Волга руу явж байгаа баг болон Плакат руу явж байгаа баг нь яг нэг адилхан бүрэлдэхүүнээр явж байгаа юу? Гишүүд солигдож байгаа юу? Гишүүд солигдож байгаа. Ер нь бол community-гээрээ шийддэг л дээ. Мгм. Тэгээд ихэвчлэн яаж явдаг вэ гэхээр qualifier-д оролцдог. Одоо мэдээж Volga руу явахын тулд шууд ингээд би очие гэд биччихдэггүй. Мгм. Одоо хавар нь ингээд шалгаруулалт явагдаж байгаа. Тэрэн дээрээ ингээд оролцсон хүмүүс хамгийн хөв нэмэр оролцсон хүмүүсийг яг сүүлийн final багт ингээд шалгаруулдаг. За тэгээд мэдээж одоо спонсор олдоггүй ч юм уу эсвэл өөрийнхөө санхүүгийн боломж ингээд тохирохгүй хүмүүс байгаа. Тийм хүмүүс гарч ирвэл тэгэл шорт листээсээ дараагийн хүмүүсээ оролцуулдаг. Эсвэл ямар нэгэн тийм тодорхой ролтой хүн хэрэгтэй байгаа бол тэргээ бас community дотроо ингээд тусгай өрдөг. Гэтэ тийм тохиолдлууд маш ховролтой. Тэгээд ихвчлэн болохоор шалгаруулалтаараа тэгээд ер нь community-гээсээ л шийддэг багуудаа. Тэгэхээр тэмцээн болгон дээр бас нэг арай өөр бүрэлдэхүүнтэй оролцоод байгаа. Мгм. Community гэдэг нь ямар community? Мазалаа юу? Тий, ерөөхдөө Монголд одоо community гэвэл хоёр community байгаа юм. Тэгээд Мгм. Мазаалаа гэж байгаа. Мгм. Мазаалаа бол Монголын хамгийн том community юм. Тэгээд сүүлд болохоор CTFMN гэдэг сайт байгаа. Тэрэн дээрээ нөгөө өнгөрсөн тэмцээнүүдийн бүх бодлогууд нь тавигддаг. Тэгээд тэрний Мгм. эргэн тойронд арай нэг new generation яг CTF рүү дөнгөж орж байгаа эсвэл ороод их удаагүй хүмүүс ер нь тийшээ тийм бөөгнөр хандлагатай байгаад байгаа. Мгм. За энэ хоёр community-д одоо ингээд ороход тавигдах шаардлага гэж байгаа юу? Одоо магадгүй оюутан болчоод сонирхоод үзэж байгаа хүүхдүүдэд хэлгээд. Ерөнхийдөө бол official ямар нэгэн шаардлага байхгүй байгаа. Мгм. Тэгээд гол нь юу вэ гэхээр одоо ямар нэгэн community-д орохын тулд хүмүүсийг мэдэх хэрэгтэй. Хүмүүсийг яаж таних вэ гэвэл өөрөө адилхан нэгэн сонирхолтой л байх хэрэгтэй. Тэгэхээр CDF сонирхож байгаа бол эсвэл аюулгүй байдлаа сонирхоод өөрийнхөө скиллээ сайжруулах гэвэл CDF-д оролцдог болоод тэгээд тэрэндээ бэлддэг. Тэгээд мэдлэгээ ингээд хайдаг. Үнэхээр олж чадахгүй байгаа мэдлэгээ одоо тэр Discord community ч юм уу эсвэл Facebook-ээрээ дамждаг ингээ хүмүүсээс асууж болно. Тэгээд ерөөхдөө бол өөрөө сонирхож байтал community-д нэг мэдгээд ингээд шингээд ороод ирчдэг юм болов уу гэж би бодож байгаа. Мгм. Одоогор ингээд сонирхож байгаа гэсэн хүүхдүүд хэрэг холбогдож байна. Над руу ч нэг холбогдохгүй байгаа л та. Тусгаалж бол би өөрөө нөгөө найзын хүсэлт дээр баг авдаггүй зөвхөн таньдаг хүмүүсээс авдаг. Тэгээ гадны чат ирэхээр жоохон тийм игнор хийх байдалтай байдгийг. Мгм. Гэтээ нөгөө Discord дээр байгаа бол ер нь ихвчлэн манай community-ийн Discord дээр байдгийг. Тэгэхээр тэр Мгм. Discord дээр юм асуувал ингээд өөрөө нэмэр болгож өөрийнхөө тийм мэдлэгээ шеэрлдэг. Бас юм асуувал тийм хариулждаг л байдалтай байна. За түрүү нөгөө Steve-т бэлдэн гэдэг жааш тий. Анхнаасаа яг хаанаас эхэлж бэлдсэн юм? Бас Steve-ийн категориудыг ярих юм бол Ерөнхийдөө бол CTF-т бэлдэн гэвэл CTF-ийн сайт байгаа. Тэгээд тэнд бүртгүүлээд эхнээсээ ингээд бодлогуудад танилцж болно. Тэгээд мэдээж шууд одоо сүүлийн оны хідэн бодлогууд руу ороод хэрэггүй байх гэж бодож байгаа. Яагаад гэхээр жил ахих тусам одоо AI гарч ирж байна, AI-д сайжирж байна. Хүмүүсийн төвшин ч гэсэн ингээд дунджаар нэлээд өндөр болоод байгаа. Тийм учраас сүүлийн үеийн тэмцээнүүд улам хэцүү болох хандлагатай байдаг. Одоо U18 жишээ нь харуул занг U18-ийн босог ингээд жил бүр ингээ илүү өндөр болдог. Тэгэхээр яах вэ гэхээр 17, 18 оны ингээд харуул занг эсвэл харуул занг U18 бодлогоодаас бодож эхлээд тэндээс сонирхоод ингээд танилцуул зүгээр ах. Өөр бэлдэх арга нь болохоор write up унших. Write up гэдэг нь болохоор хүмүүс ямар нэгэн бодлого ботчоод тэрэн дээрээ өөрсдөө нөгөө бодолтой хуваалцдаг. Тэгээд тэр нь ингэж ажилтдаг гэд нэмэлт тайлбартайгаа орчдөг. Тэгэхээр тэднийг уншвал бас нэлээ юм сурах боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө бол хүний өөрөө яаж сурдаг тэр хандлагаасаа л
нэлээд хамаарна гэсэн үг. За мөн YouTube дээр контент креаторууд байгаа. Одоо ялгаа ах, фантазм ах байна. За Бимба ах байна, Бямб 4. Тэгээ YouTube дээр гоё гоё бичлэгүүд байгаа. Тэгээ тийм контент үзээд бас сэтгэл гэж юу байдгийг, ямар хөө явдгийг тэгж танилцах боломжтой. Мэдээж гадаадын контент бас зөндөө байгаа. Тэд нэр гэхдээ их хвчлэн англи хэл дээр байдаг. Гэтэ үнэхээр англи хэл дээр бол байхгүй юм байхгүй. Нэг тэмцээн маань болоход яг хэдэн өдөр үргэлжилж байна? Ерөнхийдөө бол тэмцээний онцлогоос хамаарна. Ихвчлэн одоо Монгол зохиогч байгаа CTF-үүдийн хувьд бол ихвчлэн нэг 6-аас 8 цагийн хооронд болдог. Саяны намар сүүлд би өөрөө Empasoft сургуулийн CTF-ийг зохион байгуулсан. Тэгээд тэрний шалгаруултыг болохоор 48 цагаар явуулсан. Тэгээд 48 цагаар явуулахын тулд бодлогууд нь маш чанартай байх хэрэгтэй. Тэгэхээр яагаад вэ гэхээр тийм удаан хугацаатай болохоор зүгээр нэг AI agent ажилуулаад тэгээд тэр нь болохоор нэг 8, 9, 10 цагийн дараа ингээд гаргацдаг тохиолдол байдаг. Тэгэхээр тэднэрээс одоо сэргийлэгч гэх юм уу хүн өөрийнхөө мэдлэгээрээ бодуулахын тулд чанга бодлого оруулах хэрэгтэй байгаа юм. Гадаадын хувьд бол бас өөр байдаг. Одоо жишээ нь миний сүүлд явсан ICC-ийн хувьд болохоор 2 өдөр болдог. Гэтээ 2 өдөр болохдоо өдөр өглөө 9-өөс тэгээд оройны 7 хүртэл ингээд 2 өдөр явцдаг. Гэтээ тэр өдөр болгон нэг өдөр нь Jeopardy, нөгөө өдөр нь болохоор Attack and Defense болж явсан. Black Hat-ийн хувьд болохоор 3 өдөр үргэлжлэдэг. Гэтээ 3 өдөр үргэлжлэхдээ 11-ээс эхлээд 7 хүртэл явцдаг. Гэтээ өдөр болгоны болгоод нь бас нэг арай өөр болдог. Одоо математикийн олимпиад шиг гэх юм уу? Тэгээд одоо Black Hat руу ч юм уу ингээд явхад бол мэдээж одоо нэг шалгаруулалт гэж байгаа тий. Тэрний процесс нь нэг яаж явагддаг вэ? Ерөнхийдөө бол Black Hat-ийн өөрийнхөө шалгаруулалтынхаа үр дүнгийг харцдаг. Тэгээд мэдээж хүмүүс баг болж хуваагддаг. Тэгээд тэр багт ингээд нэгтвэл авсан оноогоороо дотроо жигсаачдаг. Гэтэ ер нь бол ийм олон улсын тэмцээнд шалгаруул манай community заримдаа нэг сэлгээний хүн гэдэг ч юм уу эсвэл ингээд хүмүүсээ холь солих бас тохиолдлууд байгаа. Тэр нь болохоор зарим багууд ингээд тэнцвэргүй байх ч юм уу олон нэг төрөл рүү олон ордог. Нэг төрөл рүү ордог олон хүн байж болно. Тэгэхээр тэднийг ингээд өөрөөр баг болгож ингээд хуваах ч юм уу тиймэрхүү бас арга бий. Тэгвэл нэг төрлийн олон хүн гэж байгаа нь одоо дотроо одоо хэдэн төрөл хуваагдаад ингээд одоо холилдоод ингэж явж байгаа. За CTF дээр ерөнхийдөө за веб гэдэг төрөл байгаа. Веб болохоор хамгийн түгээмэл төрлүүдийн нэг. Одоо бидний ашиглаж байгаа бүх юм л ингээд вебсайтаар явж байгаа. Тэгэхээр тэр вебсайт дээр ямар алдаа гарч болдгийг, тэрийг яаж ашигладгийг гэдгийг тийм таниулах зорилготой эсвэл өндөр түвшний тийм алдаа олуулдаг төрөл байгаа. За дараах нь болохоор криптограф. Энэ нь болохоор тийм аюул далд байдаг. Тэгээ математик суурьтай тийм шинжлэх ухаан. Тэр нь болохоор мэдээллийг яаж нууцлах, бүрэн бүтэн байдлыг яаж хадгалахыг, яаж нотлохыг тэр крипто дотор бас блокчейн гэдэг юм хамаарч байгаа. Одоо бүгд coin мэддэг боллоо, за биткойн мэддэг боллоо, этериум мэдж байгаа. Тэрэн дээрээ ямар алдаа гарч болдог, эсвэл хүмүүс том биржүүд мөнгөө яаж алдаад байна. Тийм одоо алдаануудыг танилцуулдаг бас төрөл байна крипто. За дараагийнх нь болохоор forensic гэж байгаа. Forensic гэдэг нь болохоор ямар нэгэн халдлага болсныхоо дараа тухайн компанид лог үлдэнэ. Тэгвэл тэр логийг шүүгээд хэн хаанаас ямар вирус хуулаад эсвэл ямар аргаар сервер хооронд шилжсэн, яаж мэдээлэл хулгайлсан гэдгийг ингээд задлан шинжлэх. Ер нь бол бараг л тийм мөрдөн байцaalтай адилхан тийм төрөл байгаа юм. За дараагийн төрөл нь болохоор reverse. Reverse болохоор програмуудыг яаж ажилтгийг ингээд ухах.
Одоо жишээ нь C-ийн код байлаа гэхэд шууд C-ийн кодыг өгчүүл reversible бодлого биш болж байна. А тэрийг compile-сан бол reversible бодлого болох боломжтой. Тэгэхээр тэр програмын ажиллаж байгаа зарчмыг олоод тэр програм руу ямар тийм пассворд оруулах эсвэл лицензийн одоо програмуудад лиценз гэж яддаг шүү дээ. Тэгээд тэр лицензүүдийг яаж эвдэлэх юм бэ гэдгийг тийм олох тийм төрөл байгаа. За тэгээд ерөнхийдөө Pawn гэж байна. Pawn болохоор хамгийн тийм гүнзгий салбаруудын одоо төрлүүдийн нэг. Энэ нь маш тийм өндөр уур чадвар тэгээд маш их мэдлэг шаардсан. Гэтээ би өөрөө сүүлд энэ Pawn руу орж байгаа. Тэгээ ер нь бол ороход маш сонирхолтой. Тэгээ байгаа програмыг бүр үнэхээр төсөөлөхөргүй үйлдэл хийлэгдэг. Айгуу гоё тийм төрөл байгаа. За тэгээ бусад тэгээ ерөнхий гол тав бол энэ байгаа. Тэрнээс гадна Ascent гэж байна. Тэр нь болохоор одоо машины зургийг хараад тэр машин нь хаанах юм, эсвэл хэний машин бэ гэдгийг таних гэдэг ч юм уу. Эсвэл ингэ зураг өгөгдөхөд энэ хаана дарсан зургийн одоо GeoGuessr-тэй төстэй. Эсвэл хүний бичлэг одоо YouTube дээр бичлэг оруулангуудаа энэний зохиогч нь хэн байсан ингээд нээлттэй Google-ээр дамжуулаад мэдээллийг олох тийм төрөл байгаа. За тэгээд бусад тийм төрөл хоорондын юмнууд MISC руу орчдөг. MISC дээр ингээд янз бүрийн тодорхой тэр саяны хідэн тийм төрөл багтаагүй бодлогуудыг ер нь MISC руу оруулждаг. За тэгэл ерөнхийдөө нийтдээ нэг 7 төрөл байгаа юм байна да. Эдгээр төрлүүдээс ер нь бол жоохон одоо хамгийн хэцүү төрөл нь арай амархан нь ингээд магадгүй одоо нэг community-гээс нь ихэвчлэн энэ төрөл рүү боддог гэдэг ч юм уу тийм юу байна уу? Сүүлийн үед хэцүү амархныг дүгнэхэд жоохон тийм хэцүү болсон л лоо. Яагаад гэхээр AI орж ирээд тэгээд AI хамаг ингээ метаг өөрчилсөн. Тэгээд AI-ыг ашиглавал хамгийн амархан төрлүүдийн нэг крипто болсон. Яагаад гэхээр AI тиймэрхүү математикийн тийм тооцоол хийхэд айгүй сайжирсан. Ялангуяа сүүл Gemini 3 гарснаар нэлээд сайн болцсон. Амархан бодлогуудтай төрөл гэвэл веб. Тэгээд Монголдоо жоохон хүн цөөтэй хэрнээ сайн мэдлэгтэй байвал Pawn гэдэг нь айгүй амархан юм байлээ. Би одоо 2-7 хоногийн дотор нэлээд бэлдэж агаад тэгээд одоо Монголд ингээд орж ирдэг бодлогуудыг боддог болцсон шиг санагдаад байгаа. Тийм болохоор одоо эх жилээс тэр төвшнийг ингээд ахиулмаар байгаа. Тэгээ Pawn сурахад бол маш олон тийм удирдгал тийм мэдлэг шаарддаг болохоор тодорхой тийм ресурс ч юм уу сайн бэлтгэлтэй л орохгүй болохгүй. Нөгөө нэг манай салбар дээр би одоо нэг хүнд ингээ манай салбар дээр ийм тэмцээн болдог ингэдэг гэл MSQ ингээл танилцуулга явал тэгэл энэ хүүхдүүд ингэж бодлого боддог Steve гэдэг гэл ингээл ярьжсэн чинь нөгөө өмнө надаас ингэж суужсан байхгүй. Энэ хүүхдүүд ингээ бүгдээрээ ингээ лаптоп авчир сууж агаад зүгээр л наа бодлого чи Google дээр эсвэл ингээ AI ашиглаад ингээ асуугаад наа бодлого чи зүгээр л ингээ хийчих юм шүү гэд тэгж асууж байгаа байхгүй юу. Ер нь бол хүмүүст ингэ тайлбарч өгөхөр ер нь л дандаа тэгж асуугаад идэг. Надаас одоо тийм тохиолдол гардаг байхгүй. Тэгэхээр тэр оролцож байгаа хүмүүс маань өөрөөсөө тэрийг ингээ хайгаад ингээд Google дээр ингээ үзэх нь ер нь бол нээлттэй байдаг юм. Тий, ер нь бол аюу нээлттэй байдаг. Одоо Steph гэдгийг чи гол онцлог нь тэр байхгүй. Google дээр ч ингээд бодож барахгүй. Эсвэл AI-д өгөөд бодож бардаггүй л бодлогод орж ирдэг. Тэр AI-аар ингээд өөрөөр нь бодуулдаг бодлого байсан бол тэрийг зохион байгуулагч нар айл тэмцээний өмнө өөртөө олчдаг байхгүй. Тэгэхээр тэмцээн дээр орж ирж байгаа бодлогууд мэдээж AI чадахгүй байгаа юмнууд эсвэл Google-д яг тийм төрөл яг тэгж өгсөрсөн бодлолт нь байхгүй.
Гэтээ өөрийнхөө толгойг ажилуулад, өөрийнхөө туршлагаа ашиглаад ингээд бодох боломжтой. Ер нь бол тийм л байдیں۔ Стеф гэдэг чинь бол одоо киберхийлэл байдлын чадварыг сайжруулах хамгийн одоо боломжтой газар. Яагаад гэхээр бодит амьдрал дээр байгаа киберхийлэл байдал Стеф хийдэг хүний хувьд бол жоохон уйтгартай, жоохон удаа. Гэтээ би өөрөө энэ дотроос тэгж хэлж байгаа. Гаднаас юу гэж харж болох вэ гэхээр хүмүүсийн төсөөллийг сонсоход Стеф гэдэг чинь тэр кибер аюулгүй байдлыг ингээд бодит амьдрал дээр болж байгаа юмнуудыг аудитуудыг ингээд шахаад тэгэнгүүтээ нэг цагийн дотор нэг сарын болж байгаа явдлуудыг ингээд ганцхан цагийн бодлого дотор ингээд шахах боломжтой. Тийм учраас чадвар айгүй сайжирдаг тэмцээний үеэр айгүй зөндөө олон юм сурдаг. Гэтэ нөгөө талаас авч үзвэл айгүй боломжтой. Яагаад гэхээр тэрийг бодлого болгож байгаа учраас бодит амьдрал дээр тийм юм хийвэл баг ингээ хууль бус ч юм уу эсвэл юм хийхэд боломжгүй юмнууд байдаг. Стеф дээр болохоор тэр нь нээлттэй байдгаараа давуу тал. Тэгэхээр ер нь бол тэмцээнд орохдоо өөрсдийнхөө төлийг, өөрсдийнхөө хэрэглүүрийг бүгдээр ингэ өөрсдөө бэлдээд орчдөг. Гэтэ Стеф дээр ер нь бол бэлэн төвлөөр баг ордоггүй. Forensic дээр бэлэн хідэн түүл байдаг. Одоо volatility гэдэг ч юм уу, autopsy гэдэг ч юм уу. За Forensic дээр бол угаасаа нөгөө хийж байгаа юмнууд маш тодорхой учраас төлөвлөлт нь ч гэсэн ингээд тодорхой байдаг. Бусад төрлүүдийн хувьд яадаг вэ гэхээр бэлэн түүл ашиглах боломжгүй байдаг. Бодлого бүр өөр байгаа учраас ямар түүл бэлдэж ирэхээ ингээд мэддэггүй. Миний хувьд болохоор вебийн бодлогууд дээр ч юм уу эсвэл повны бодлогууд дээр шууд газар дээр нь тухайн програм тааруулсан өөрөө custom exploit хийдэг. Тэгэхээр тэр бодлого дээр мэдээж цоорхоо байгаа. Тэр цоорхоо Google-дэд POC байж болно. Proof of concept. Гэтэ тэр нь болохоор зүгээр энэ цоорхоо ингэж ажилдаг гэдгийг таниулсан код байгаа болохоос яг тэр нь ингээд цаашлаад тэр серверээсээ файл хулгаалдаг ч юм уу ингээд флаг уншдаг биш байж болно. Тэгэхээр бэлэн юм оллоо гэхэд цаашаага өөрөө янзлах шаардлага гардаг их хвчлэн. За эрхчлэлийн орох Стефүүдийн план гарсан байгаа юу? Ер нь бол эхний хэд бол гарсан. Одоо эх жилийн 5 сард ICC 26 оны ICC болно. Тэгээд тэнд бол Азийн багаараа орж байгаа. Тэр нь болохоор Австралид болох юм. Тэгээд виз, санхүү мөнгө бүх юм таарчвал тэнд оролцсон л тодорхойлсон. Тэгээд миний хувьд эх жил Сежонг гээд Солонгосын одоо бараг л дараагийн нийслэл гэх юм уу да. Тэгээд тэр хотоос жил бүр Стеф зохион байгуулдаг. Тэгээд тэндээ их сургуулиасаа оролцох санаа байгаа. Яг нь манай сургуулийн баг бас яах нь хийх нь гэдгийг сайн харж байгаа л оролцсон. Ер нь бол тийм 4-5 тэмцээн бодсон тэмцээн байгаа. Одоо жил бүр тогтмол явдаг бүр уламжлал олж тогтсон тэмцээнүүд байна л да. Одоо энэ Volga Stef байна. Энэ ингээд 9-10 сар тогтмол болдог. Тэгээ Black Hat байна. Тэгэхээр эх жил Black Hat дээр одоо болвол байраа улам ахиулмаар байна. Тэнд шагнал байрууд нь 5-аас эхэлдэг л дээ. Тэгэхээр бас сая боломж ойрхон байна л ойрхон байгаа санагдаад байна. Тэхийн тулд өөрийгөө нэлээ одоо бэлтгэж байгаа л орондоо л гэж бодож байна. Одоо ер нь бол байнгын бэлтгэлтэй байна уу? Ер нь бол одоо бол байнгын бэлтгэлтэй байгаа. Гэтэ хажуугаар бас ажилтай тэгээд хичээлтэй. Ер нь бол Стеф болохоор хобби. Тэгээд эндээ айгүй одоо дуртай болохоор өөрийнхөө ингээл юм хийгээл улам сайжирдаг. Одоо ялангуяа сүүлд энэ пауны төвдөр рүү орсноос хойш өөрийгөө нэлээд тийм өөрчлөгдөд байгааг анзаарч байгаа. Харах өнцөг ч гэсэн айгүй тийм гоё юм гүнзгий бүр улам л ингээд компьютертэй ойртоод тэгээд бодлогоодыг харах
ийм техникүүд, тийм аргачлал бас жоохон өөрчлөгдөд байна уу гэдгийг анзаараад байгаа. Азийн багт орсон гэдэг чинь яг Азийн багт ороход одоо ямар үе шатаар яаж орсон талаар ярил. Азийн багт орохын тулд ACC гэдэг тэмцээнд орох ёстой л доо. Тэгээд ер нь бол ICC тэмцээн нь 26 доош насны ингээд залуучууд оролцох боломжтой. Тэгээд ACC ууг нь жилээр болдог. Эх жил бол байхгүй. Тэгээд миний хувьд орохын тулд бараг 3 жил 2 жил дарааж Black Hat-д яваад тэрнийхээ дараа одоо Black Hat-д орсноор жил бүр ингээ миний вебийн ур чадвар сайжирсан. Тэгээд тэр өөр бас тэмцээнүүдэд ороод ингээ вебийн бодлогоодыг хараад өөрөө ч бас Японд дадлаг хийгээд тэгээд вебд нэлээ сайжирсан. Тэгээд тэр сайжирсныг ингээд нотлох боломжтой тэмцээн ACC байсан болов. Тэгээд одоо тэр бэлтгэлийнхээ ачаар ингээд ACC-д айгуу гоё оролцож чадсан. За яг Азийн багийнхаа баг бүрэлдэхүүний талаар ярих юм бол за энэ жил Азийн баг ер нь бол Япон, Солонгос, Тайван, Энтхэг, тэгээ Монгол ингээд ер нь 5 орноос тамирчид оролцсон. Тэгээд шалгаруултанд уг нь бол Монголоос 4-5 орсон. Тэгээд нэг нь бол хамраараа таслуулчихсан. Тэгээд ерөнхийдөө энэ жилийн бүрэлдэхүүний хувьд бол би Монголоос ганцаараа тэгээд манайхаас одоо Монголоос нэг монгол шүүгч. Тэгээд Энтхэг хоёр хүн байсан. Тэгээд 7 Солонгос, тэгээд бусд нь ингээд Япон байсан. Тэгээд нийтдээ 17 хүний бүрэлдэхүүнтэй баг. Тэгээд 15 хүн нь болохоор тухайн өдрийн тэмцээнд нь ордог. Үлдсэн 2 нь сэлгээнд байдаг. Тэгэхээр өдөр болгон бас өөр бүрэлдэхүүнтэй орж болдог. Одоо эхлэх бүрэлдэхүүнээ. Дараад нэг бодлогууд нь арай өөр байвал эсвэл сэлгээнд байгаа хүний бодлогууд нь таарч байгаа үедээ шууд ингээд хүмүүсээ сэлгээд явчихдаг. Одоо жишээ нь манайх 2 дахь өдөр Attack Defense үеэр криптогийн бодлого бараг орохгүй байх гэж бодож исэн чинь криптогийн бодлого орсон. Тэгээд манай капитан шууд эхний цагт коучтойгоо уулзаад тэгээд криптогийн хүнээ дуудчихъя. Нөгөө төрөлхөнд таарахгүй байгаа хүнийг суулгачий гэдэг ингээд хүнээ сэлгэсэн. чиний хувьд одоо нийт оролцсон тэмцээнүүдээс яг хидтэн ингээд нөгөө тэргүүн байрыг авчив. За харуул занг Euro 8-д нийтдээ 3 удаа орсон. Тэгээд эхний 2 жилдээ дөрвөлээд тэгээд 3 дахь жилдээ 2-т орсон. Гэтэ оронд нь тэр жил томчуудахт нь дөрвөлсөн л дээ. Тэгээд томчуудын харуул занг гэдэг 3 жил дараалж дөрвөлсөн. 18, 19, тэгээд 20 онд. Тэгээд тэрнээс хойш зохион байгуулалт руу орсон. Тэгээд нодин нэг харуул зангид орж агаад 2-т орсон л доо. Тэгэхээр ер нь бол ингээд нэг тэмцээнд удаа ороод байхаар жоохон байр буурах хандлагатай байх шиг байна. Тэгээд саяны ICC-д болохоор Азийн багаараа 2-т орчиж байгаа. Тэр нь болохоор 2 өдрийн дүнгээр ингээд дүнгийнхээ нийлбэрээр 2-т орсон. Тэгээд тэр 2 өдөр нь хоёулд нь бас ялгаагүй 2-т орсон л доо. За тэгээд тусгай байр гэвэл сая энэ нэгтгэхэд Mass City болсон. Шүтгээс зохион байгуулж байгаа тэмцээн. Тэгээд тэнд манай сургуулийн багаараа ороод тэгээд 3-т орсон байгаа. Тэрэнд болохоор би Пауно сайжруулах зорилго тавьсан болохоор надад нэг тийм муу үр дүн гаргалаа гэсэн бодол алгалтай. Ер нь бол айгүй тийм гоё ялсан юм шиг мэдрэмж авсан. Яагаад гэхээр тэн дээрээ зөндөө гоё техник өөрөө олсон. Тэгээд тэр олох боломжийг ингээ олох боломж цөөхөн байдаг л та. За бусад тэмцээнүүдийн хувьд 2021 онд Орос
тийм cyber battle гэдэг юм болж ирсэн. Тэр нь болохоор оюутнуудын тийм cyber polygon байсан. Тэгээд тэнд болохоор би Казан хотод сурч ирсэн. Тэгээд Казаны нэг их сургуулийн багтаа ингээд хамт ороод тэгээд төрүүлсэн. Тэр нь болохоор CTF биш, бүр шал өөр төрлийн тэмцээн байгаад байгаа. Тэгээд cyber polygon гэдэг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр ямар нэгэн бодлого гэдэр бодохгүй. Тэнд альва компани дижитал твинийг одоо бодит амьдрал дээр ингээ уул уурхайн компани байгавал тэр уул уурхайн компанийг ингээд виртуал болгоод тэгээд ийм серверүүдийн, програмуудын бүгдийг бодиттойгоор хуулж байгаа. Тэгээд бүгд ингээ виртуал сервер дээр ажилладаг. Зөвхөн уул уурхай биш ингээд банк, тэгээд онгоцны буудал, тэгээд тэдний ингээд дид бүтцийг копидоод ингээ виртуал орчинд босгоод тэгээ хүмүүсийг ингээ тийшээ атак хийлэгдэг. Тэгээ тим төрлийн тэмцээн байгаа даа. Тэгээ манайх болохоор red team буюу яг халлага хийдэг багаараа ороод нэгт орсон. Тэгээд сүүлд бас 9 10 сард stand off гэдэг Оросын хамгийн том тим төрлийн cyber polygon-д орсон. Тэгээд энэ жилийн stand off-ын онцлог нь болохоор олон улсын багуудыг оролцуулсан. Тэгээ манайх болохоор тэр Казанд байсан багтаага. Тэгээд Монголоос ингээ 4 хүн ийм холимог баг оруулаад тэгээд 6-д орсон. Шалгараад ер нь эхний 10 шалгараад тэгээд тэр дотроос 6-д орсон. Тэгээд эх жил бас stand up гэдэг яг том тэмцээнд нь орох урилга авсан. Тэр нь болохоор финал нь Москва хотод болдог. За одоо ер нь бол 3 дахь курс те ирээдүйд ямар чиглэлээр яаж явах, яаж ажиллах гэх юм уу? Ирээдүйн талаар юу гэж бодож төлөвлөж байна? Ер нь бол CTF хийсээр л байх ах л та. Яг уу CTF хэд ч тэгэл одоо ур чадвараа сайжруулах, улам ингээд гүнзгий ухах боломжтой. Яг бодит амьдрал дээр ажил хийвэл жоохон тийм дээгүрхэн алдаанууд гардаг гэх юм уу? Тийм гүнзгий биш. CTF дээр болохоор бүр ингээд зохиогч нар өөрсдөө ямар нэгэн төрөлдөө аягүй сайн. Тэгээд тэрэн дээрээ өөрсдөө ингээд алдаа олоод тэр олсон алдаануудаараа ингээд бодлого зохиодог. Тийм болохоор CTF тэр тал дээр илүү сонирхолтой байгаад байгаа. Тэгээд би өөрөө мөрөөдөл гэх юм уу та Pawn гэдэг төрлөө хийж байгаа. Тэгээд тэр нь өөрөө гүнзгий. Тэгэхээр тэрэн дээрээ өөрийнхөө ингээд техникийг олоод өөрийнхөө ингээд техникийг зохиомоор байгаа. Тэр нь болохоор универсал ингээд ганцхан төрлийн алдаа олоход яг тэр аргаар нь байнга ингээд илүү цаашгаа ингээд илүү гүн тэр алдааг ингээд цаашгаа дэлгэрүүлэх тийм аргачлалыг хаймаар байгаа. Тэрийг болохоор house гэж нэрлэдэг. House of одоо Apple, House of Spirit гэдэг ингээд Pawn-ы тийм гүнзгий техникүүд байдаг. Тэгээ ерөнхийдөө бол өөрөө нэг тийм house олчмоор байгаа. Энэ яг хоо тийм жоохон наагуурхан л та. Цаашаага ер нь юу хийж ийн вэ гэхээр өөрөө баг болоод гэтээ одоо Facebook Meta дээр гардаг шиг юм багууд биш. Бүр ингээд альва софтвер дээр CVE өөрөө 0 day болдог болоороо. Тэгэхэд бол би өөрийнхөө мэдлэгээ ингээд сайжруулад байгаа гэж ойлгож байна. Тэгээд дээрээс гадна ер нь сертификат авах бас хүсэл байна. Ер нь хэдэн жилийн дараа хэдэн сертификаттай болцсон гэж бодоод байна. Нууц шил яг ямар сертификат руу? Одоогоор хамгийн low hanging fruit одоо хамгийн авах боломжтой нь гэвэл OSWE. Тэгээ миний төсөөллөөр бол би тэрний шаардлагуудыг бол аль хэдийнэ биелүүлсэн баха. Яг хөө нэг дутуу байгаа сэдв байгаа. Тэгээд тэр нь болохоор insecure deserialization гэдэг тийм төрлийн алдаа. Тэрийг одоо шалгалтанд орох эрхээ авчвал 3 сар бэлтгэх хэрэг дагалдаг болохоор тэр 3 сард бүх мэдлгүүдээ сэргээгээд тэгээд тэрний хажуугаар тэр төрлөө бэлдээд авчиж чадах байх. Цаашаа болохоор OSED гэдэг exploit development гэдэг тийм сертификат байгаа.
Тэр нь болохоор Windows тэгээд энэ Pony төрлийн тийм сертификат байгаа. Ер нь бол тэрийг авах хүсэл бас байна. Цаашаагаа болохоор тийм бүр том олон улсын сертификатууд агуул сонирхолтой байх. Гэхдээ тэднэр нь нэлээд үнэтэй. OSWE жишээ нь наан нь $1750 гэхээр чи бараг л ийм 5-6 сая төгрөг болчихж байгаа. Тэгэхээр тиймэрхүү сертификат авахын тулд жоохон мөнгөө цуглуулж шаардлага байгаад байгаа. Ер нь бол энэ сертификатуудыг авснараа өөрхийн ажил карьерийн хувьд бол дараагийн түвшинд бол очино гэж үзэж төлөвлөж байгаа ахын тийм үү? Тий, ер нь бол одоо CTF хийгээд байж болно. Тэгээд CTF дээр гоё үр дүн гаргаад цом, одоо медаль, сертификат дээр одоо диплом өргөмжлөл дээр авч болоод байгаа. Гэтэ тэрийг болохоор альва ажил авахд нэг харуулж чадах юм биш. Тэр тэмцээнд орсон туршлагыг миний хувьд бол мэдлэг болж үлдчихэж байгаа. Тэрийг одоо альва юмыг аудит хийхдээ бас тэр мэдлэгээ сэргээгээд юм ингээд ашиглах боломж байгаа ч гэсэн яг одоо ажил олгодог хүмүүс голцоо тэр сертификат хардаг. Яг тэгэхээр тэр сертификатыг олон улсын тийм хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд гаргаж байгаа. Тэгээд тэд нар шаардлага аягүй зөв тодорхойлдог. Тэгэхээр сертификат авчвал одоо ажил олгогч нар ч юм уу эсвэл ингээд харилцагч нарт илүү тийм баримт нотлоготой болно л гэж бодож байгаа. За одоо ер нь бол Стивд оролцоод нэлээд олон жилийн хугацаанд оролцоод аягүй их ингээд туршлага өргөжлүүлсэн байна шүү дээ. Одоо өөрийнхөө гарын шавийг бэлдэх сонирхол байна уу? Бэлтэж гин үү? Ер нь бол бэлтгэхгүй байгаа. Ер нь бол яг гарын шавьтай болоо ихээр би өөрөө загинчаад байд юм аа. Тэгээ хүмүүс жоохон айдаг байгаа. Тийм үү. За. Гэтээ тэр тал дээр эх жил тийм төсөөлсөн юм байна. Эх жил Мазала community-ийн доор 2026 оныг ингээ Pound төрлийн жил болгомоор байгаа. Тэгэхээр юу хийх вэ гэхээр янз бүрийн ивент, workshop, сургалт зохион байгуулах сонирхол байгаад байгаа. Тэгээд давхар одоо Монголд байгаа ингээд community хүмүүсийг эсвэл сонирхолтой хүмүүсийг бүр ингээд Pound-о бэлдээд энэ доод түвшний ингээд ерөнхий мэдлэгийг дараагийн левелд ингээд хүргэх тийм одоо зорилт тавиад байгаа юм л да. Тэгэхээр тэр үед бол мэдээж шавнартай болох байх. Тэгээд би өөрөө бас ганц хоёр сургалт бол явуулж исэн. Тэгээд workshop бид нар зохион байгуулдаг. Тэгэхэд бол хүмүүст ярихад айгүй гоё. Гэтээ дутагтаад байдаг юм нь хангалттай техникэл байж чаддаггүй. Зүгээр нэг тийм танилцуулах төдийл юм болдог. Тэгэхээр эх жил болохоор тийм яг гоё аюу тийм техникийн жоохон одоо нерд гэх юм уу да. Ер нь тийм жоохон нерд юм хиймээр байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэн тийм гоё юм заамаар байгаа. Тэгвэл бас Монголоос CV дээр олдог болох болоо гэсэн тийм найдвар байна. За одоо яг нэг энэ яг мэдээлэл аюулгүй байдлыг, кибер аюулгүй байдлыг ингээд сонирхоод энэ чиглэлээр чиглэж байгаа. Энэ хүүхдүүд мөн дүү нартаа ингээд хэлэхэд Стивен талаар ярьлаа. Ирээдүйд ер нь бол хаашаа чиг хандлагатай байгаа юм шиг байна. Одоо чиний харж байгаагаар бол тий. Тэдгээр хүүхдүүдтэй юу гэж зөвлөмөр байна? За эхлээд цаашдынхаа чиг хандлага дээр ярьсан дээрх. За миний харж байгаагаар бол AI бүр үнэхээр бүгдийн take over хийх юм байна. Одоо AI бүх салбар руу ороод энэ CTF ч гэсэн ингээ бүх салбар руу ороод юм хийх юм байна. Тэгээд AI-ээр хийлэгдэг хүүхдүүд угаасаа ихнээс гарч ирж байгаа. Тэгээд эдгээр бас бодлого бодож чадаад байл та. Тэгэхэд нэг байгаа асуудал нь юу вэ гэхээр AI хэтэрхий их ашиглаад хахаар тарих жоохон зэврэх талтай байдаг. AI-аар ганц хоёр юм хийлэнгүүдээ дараад нь бүгдийг ингээд
хийлгэмээр өөрөө тархиан үнэхээр ажилуулмааргүй санагддаг л та. Тэгэхээр тийм юмнаас одоо хол байгаарэ гэж захимаар байгаа. Тэрийг одоо яаж гоё баланслах вэ гэдэг дээр сайн бодож үзээд би бол AI-г ашигладаггүй биш ашигладаг. Гэхдээ үнэхээр бүр 100% өөрөө чаддаг юм. Тэгээд зүгээр тийм залхуу хурж байгаа эсвэл би өөрөө бичвэл их цаг авахаар гэхдээ яг ингээд AI-г зөв чиглүүлж чадвал ингээд асуудалгүй юмнууд дээр л оролцуулдаг л та. Тэгэхээр юм сурж байгаа үедээ AI-аар бити хийлгэрээ л гэж захимаар байна. Харин яах вэ гэхээр AI-аас хүнээс асууж чадахгүй эсвэл асуух боломж байхгүй. Асууж хүн олдохгүй байгаа үедээ AI-аас асууж болно. Гэтээ бас тийм төсөөлсөн шиг гоё хариулт авахгүй байж магадгүй байдаг. Жохон өнгөцгөн ярьдаг. AI-ийн бас нэг онцлог нь юу вэ гэхээр мэрэгжлийн үнэтэй мэрэгжлийн хэллэгээр ярьдаг. Юу ч мэдгүй үнэтэй, юу ч мэдгүй үний хэлээр яриад байгаа болохоор мэдгүй дөнгөж сурж байгаа үедээ жохон тийм болох тайлбар авах тал бий. Тэгэхээр яаж сурах вэ гэдгийг сайн олох хэрэгтэй. YouTube дээр бичлэг үзэх үү, write up унших уу, ном унших уу, эсвэл контент үзэх үү, өөрөө оролдох уу гэдэг аягүй зөв сонгох хэрэгтэй байгаа. Тэгээд цаашаага энэ сонголт улам л чухал болно. Нэг тиймэрхүү дээ. За ер нь бол community дээр бас аягүй чөлөөтэй асууж байгаарэ гэж хэлмээр байна димбэл дээр. Яг тэн дээр бол мэдээж харж байгаад ер нь бол хэрвээ тухайн хүүхд маань асуух юм бол мэдээж мэдж байгаа хүмүүс нь туршлагатай хүмүүс нь ер нь л хариулахад бол татгалзахгүй бэлэн байгаа ах гэж бодож байна. Тийм шүү. Манай community тий аюу нээлттэй байгаа. Тэгээд болвол нөгөө линкийн Мазала community-ийн линкийг шеэрлжээ. Тэгээд description-д оруулаад өгье. Хүмүүс сонирх юм бол бас ороод тий танилцаад ингээ авчих боломжтой байх гэж бодож байна. За, урилгын маань хүлээж аваад цаг цагаа зарцуулаад маш гоё ойлгомжтойгоор нэлийн сайн ойлгомжтой тайлбарлсан гэж бодож байна. Миний бодлоор бол тэгээд мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Тийм намайг бас хүлээж авсанд гоё асуулт асуусан баярлалаа. За, энэ удаагийн дугаар маань энэ төрөйд дуусч байна. Тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Баяртай. Баяртай.